Улсын их хурлын гишүүн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар 52 хоногт 2 тэрбум төгрөгөөр гадагш томилолтод явжээ. Тухайлбал Бразил улсад танилцуулах материалд 60 сая, хоёр талын уулзалтыг зохион байгуулахад 70 сая, 6 төрлийн видео шторк хийхэд 10 сая төгрөг зарцуулжээ. Кен улсад 15 сая төгрөгөөр дахиад 5-ыг хийлгэсэн, 1 сая төгрөгөөр 20 удаа павильон түрээсэлсэн, 35 сая төгрөгөөр танилцуулах материал бэлтгэсэн. Панам улсад 10 сая төгрөгөөр 6 удаа, арга хэмжээ зохион байгуулахад 40 сая төгрөг, танилцуулах материал 30 сая төгрөгөөр хийлгэжээ. Хэмнэлтийн хууль гаргасан хэвлэл мэдээлэлд захиалга өгөхийг хориглосон байхад ийм их хөрөнгө зарцуулсанд иргэний зэрэг ногоо намаас эсэргүүцэж авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргажээ. Хүү хамтлаг Netflix-ийн алдарт One Piece телевизийн цувралын 2 дугаар улирлын албан ёсны нарны залбирал нэртэй шинэ дууг Ирландын дуучин Declan De Barraтай хамтран дуулжээ. Эмигийн шагналт Орос гаралтай Америк бүсгүй Sonia Belousova, Итали гаралтай Швейцарын уран бүтээлч Gianna Ostinelli нар уг дууны шүлгийг болон аяыг нь бичсэн байна. Ойролт орнын бүс нутагт өнөөдрийн байдлаар манай улсын 469 иргэн байгааг гадаад харилцааны яамны консулын газраас мэдээлжээ. Монгол иргэд Иран, Израиль болон тус бүс нутгийн 10 гаруй улсад байгаа бөгөөд үүнээс 321 нь байнга оршин суугч, 148 нь төр зарчиж буй. Төр зарчиж буй 148 иргэн бүгд буцах хүсэлтэд илэрхийлсэн бол байнга оршин суугчдаас 20 хүн эх орондоо бусах хүсэлт гаргажээ. Taskbox-ын төлш худалдаж авахд ашигладаг хотуул аппликейшнаар автомашины торгуулийг төлөх боломжтой болжээ. Өнөөдрөөс тус аппликейшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлийн шимтгэлд 200 төгрөг төлж автомашины зөрчлийн торгуулаа бөөнтөн төлөх боломж бүрдсэн байна. Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгсөн худалдаа энэ сарын 7-ны хүртэл үргэлжилнэ. Өргөтгсөн худалдаагаар хоньны махыг гулуузаар нь 1 кг-ыг 13,000 төгрөгөөр тооцож худалдан борлуулж байна. Нийтдээ 9 байршилд худалдалж байна. Загасчлалын хамгийн нэр хүндтэй томд тооцогдох байгаль нуурын загасчлал тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ. Энэ онд тус тэмцээн анх бий болсон 20 жилийн ой тохиож байна. Тиймээс олон төрлийн хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн наадмын гол шагналд танк 304WD загварын автомашин өгөх гэж байна. Үүнээс гадна завны мотор, 4 дугуйтай мотоцикл зэрэг томоохон шагналууд эзнээ хүлээж байна. Нийтдээ 200 гаруй загасчид оролцохоос 10 орчим орны төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.